Сайн байцгаана. Тэгээд өвлийн мөсний загалт хэрхэн загаслах талаар нэг жоохон зөвлөгөө гэж бодлоо л доо. Одоо ингээд миний барьсан өрөм их юм бол энэ Neuro гэсэн брендийн өвлийн спорт өрөм 110 диаметртай. За эхний хэдэнд ямар ч сан техний удаа мөсний загалт суралцтай хэрхэн өрөмдөх талаар зөвлөгөө өгье. Өрөмдөхтөө өрөм ерөнхийдөө хоёр янз байдаг. Одоо шивэд одоо Орос болон ингээд янз янз байдаг. Миний ярьж байгаа нэг Орос өрөм байна л да, буруутар гардаг нэг гарны. За тэгээд өрөмдөхийн тулд ямар ч эхний хэдэд элчэнд доод цасаа яаж өгөн цэвэрлж өгнө. Цэвэрлж өгчөөд өрөмднөө. Ингэж явуулчихад цасаа байн гаргах ёстой. Тэгэхгүй бол яагаад гаргах ёстой гэхээр мөсний үлрэлт ер нь өвлийн үлрэлт загалж байгаа тохиолдолд доороос нь ус шүүрж гарч ирдэг. Тэгснээр энэ цастайгаа барьцалтаад өрөм гацаж доороо ер нь гацаж үлдэх тийм аюултай байгаа. Өрөмдөөд болж игэл цасаа ер нь гаргаж явах ер нь зүгээр байгаа. Тэгээд өрөмдөхийн тохиолдолд яг одоо энэ дээдэхэд дарж өгнө. Тэгээд биеэрээ ингэж болохгүй. Ер нь бол маасаараа ер нь явагдчихдаг ер нь өвлийн өрөм. Ир сайн байх хэвээр. Хүмүүс зарим нь ир нь явцсан тохиолдолд хүчтэй ингэж биеэрээ ингэж явсараад энэ өрмөө их гулцаалгадаг тал би энийгээр ингэ гулцаалгадаг. Тэгээд ер нь өрмөө ингэ ухсрахтаа одоо ингэж бүх одоо нугалмааны болт эдгээрийг маш сайн чангалах хэрэгтэй байдаг. Яагаад тэгэхээр сул орсон сулж гулцаалт өгч одоо мэдхгүй ингэж авсаар байгаад энийгээ суглах одоо тал их байдаг, гардаг. Ингээд цоорж доошгоо орж хахад доош нь бүлж өгнө. Бүлж өгч доош нь ингэж өрмөө авдаг тал гар байгаа л да. Ямар ч яг ингээд явж явах дугаасаа цоор хагшид нь угаасаа хөндөй дуурдаг энэ дотроос нь угаасаа ингээд тэр агшинт нь доош нь бүлж өгнө. Бүлж өгөө цасан доош нь унгаагаад тэгчээ дээш нь давхад саатгүй угаасаа өрөм гарч идэг байгаа. За тэгэхээр дахиад харуулъя. Одоо яг энэ ихц барих хэвээр. Дээрээс нь яг ихц өрөөд эндээс нь сайн бариад эндээ нэг даралтаа өгөөд тэгээд ингээд ер нь ингээ яг доошоо ингээ цөмөрж орж байгаа шиг доош нь бүлж өгөх хэвээр. Үлээ дээш нь ингээ татах хэвээр байгаамаа. Ер нь өвлийн загсалж ер нь өрмөөр цоолохдоо. Манайд энэ спорт загслыг хөгжиж байна. Үүнийгээ дагаад манайхан ерөнхийдөө бол одоо барай 50 гэсэн өрөөнд дээр болон загсыгаа хайрлаж одоо барай 50 ерөнхийдөө кафе аваад барьсан бол 6 ахлаа 50 гэсэн өрөөнд дээр ерөнхийдөө явагдаж байгаа. Тэгээд сүүлийн жилд манай Монголд бол эрчимтэй хөгжиж байна спорт загс. Тэгээд үүнийгээ дагаад юу яаж байгаа? Одоо уурганы хувьд одоо баллак гэх зүйл одоо сүүлийн жилүүд эрчимтэй одоо манайд хөгжиж байгаа. Ийм спорт одоо уурга. Энэ яадаг уурга гэхээр энэ баллак гол нь энүүгээрээ уургаараа одоо өгөөшөө тоглуулж тэгээд урдуураа мэдрэх тийм зориулттай уурга байгаа. Хит мэдрэмтгий жоохон загас орсон ч гэсэн маш тийм мэдрэмж өгдөг. Энэ уурганд баллакнд бол ерөнхийдөө бол нарийн сатурк их ашигладаг байгаа. Тэгээд вольфрам мармаш гэж ерөнхийдөө жижиг мөртлөө маш хүнд тийм дэгээ ашигладаг байгаа энэ өвлийн үлрэлт бол. Тэгээ энэгээр юу ярих вэ гэхээр одоо түгээмлэр одоо манай түгээмл одоо барьж байгаа загас гэх юм бол алган загас байна. Чипак загас байна. Тэрийг манайхан их барьж байгаа спорт талаар нь хөгжүүлж. За тэгээд энэ тохиолдолд одоо ихэвчлэн нуур дээр энэхүү баллак гэрүүн спорт загас болох алган чипакийг барьдаг байгаа. За хэрхэн барих вэ гэхээр ер нь нуур нь бол түгээмл одоо жишээ нь 5-6 м байлаа гэж бодъё л доо нуурын гүнийг. Тэр тохиолдолд болохоор эхний ээлжинд ямарсан сатурка доош нь өгөөшөө хийгээ гүйлгүүлж өгнө. Тэгээд цооногоос тодорхой хэмжээний доошоо зайд явуулчихад тэр тухайн газарт одоо өгөөшөө тоглуулж өгнө одоо энэ уургаараа. Та бүх одоо энэ урд кивок гэж харж байгаа нэг одоо энэ кивок гэдэг одоо мэдрэмж одоо энийгээр загсаа мэдэрнэ гэсэн үг. Тэгээ энийгээ доош нь булгаад ерөнхийдөө бол иймэрхүү хөдөлгөөнтэй ингэж одоо огцом хөдөлгөөнтэй ингэж тоглуулж өгдөг байгаа өгөөшөө. Ингэж огцом хөдөлгөөнтэй тэгээд хөдөлгөөнгөө ер нь ингээл одоо алган загс гэх юм бол одоо маш тийм магчин төрлийн загс одоо огцом хөдөлгөөнд дуртай. Тийм тохиол одоо ийхүү тоглуулж өгнө гэдэг. Янз янзаар ингээд тоглож өгнө. Хэрвээ ийм тохиолдолд одоо ингээд тоглуулж байгаа тохиолдолд хэрвээ загс сурах нь одоо мэдэх тийм бол одоо энэ урд кивок одоо үл ялэг ийм болон одоо бүр ингэж авдаг тохиолдол бий. Зарим тохиолдолд болохоор тоглуулж байгаа тохиолдолд энэхүү кивок нь одоо унцсан байгаа. Одоо энэ хаяа ингээд дээшээ ингэж болдог байгаа. Яагаад дээшээ болж байгаа нэхэр доороос нь загс тэр тухайн өгөөшөө хөөж гарч ирээд доороос нь өмгөхөд кивок нэгэ дээшээ болдог баха. Тэр тохиолдолд зүгээр уурга нэг ингэж зоож өгөөд тухайн загсыг одоо өгөөшөө одоо өнгөцсөн байгаа гэсэн үг шүү дээ.
Тэр тохиолдолд зоож өгөөд зүгээр сатуркаараа уурга тавиад зүгээр ингэж бариад татах хэвээр. Яагаад би гараа эндээ барьж ийн гэхээр цооногоо голуулахгүй бол хэрвээ ингэ барьчих юм бол тухайн загсны доороо одоо тэмүүлж зүгтгтаа энэ мөсний доод ирмэгтийн сатуркийг ингэж ирчлээд тасалдаг тал их гардаг юм л та. Тийм тохиолдолд ер нь аюулгүй юу зайлшгүй ингэж барих шаардлага бий. Ямар загс сурсан тохиолдолд ингэж татна. Энийгээ заашгүй голлуулж ингэж барих хэрэгтэй байдаг байгаа. Доош нь дүрээд тухайн газар үзлээ. За загс байхгүй гэж бодъё. Тэр тохиолдолд сатуркаа жоох ингэ сунаад сунж өгнө, сунуулаад. Тэгээд ингээд тухайн газараа ингээд тоглуулж өгнө ингээд. Тэгээд за ер нь авчлаа да. За обала. За нэг алган загс барьлаа. Одоо манайхан ярьдаг одоо орс нэр нь одоо окун. Одоо алган загс байгаа энэ. Одоо ер нь хүүтний ирч арай сул байна. Яг одоо эд хүүтэн тачгинсан үед бол загсаа гарч ирээд гимтэлгүй тавь гэж бодвол болж өгвөл усан тавих хэрэгтэй. Яагаад гэх юм бол энэ загсны нүд маш эмзэг учраас гарч ирээ хөлддөг тохиолдол их бий. Тийм учраас ямар ч сан загс гарч ирсэн бол нүдийг болж өгвөл дараад ус руу тавиарай. За тавилаа. За тэгээд одоо сүүлийн жилүүд манай Монгол оронд одоо ховордож буй тул загс ихэр ховордож байна манай Монголын нөхцөлд. Одоо тул загс маань одоо хамгийн том загс Монголын хувьд сүүлийн жилүүдэд хууль ус одоо ан агнуур явагдаж энэ загс маань ихэн одоо хорогдож байна загс маань. Иймч та бүхэн ямар ч сан одоо тул загс хэрэг барих юм бол гимтээлгөө буцаж тавиарай гэж та бүхнийг уриалмаар байна.